За дэлхийн өрсөлдөх чадвар нь хүндхэн жилүүдийг туусны эцэст эдийн засгийн хямралаас гарах сэргэлтийн эхний шинж тэмдэг илэрч байгаа хэдий ч энэ нь жигд бус байгааг мэрэгчлийг хэлж байна. Хит халалтын эрсдэлтэй хэдий ч хөгжиж буй олон орон харьцангуй өндөр өсөлттэй байхад ихэнх хөгжингүй орнуудын сэргэлт удаан явагдаж ужигирсан ажилгүйдэл санхүүгийн эмзэг байдал үргэлжилсээр цаашид сайжрах төлөв нь бүрхэг байгааг олон чуулганы үеэр хэлж байна. За түүнээс гадна түүхэн эдийн үн өсөж байгаа нь хэрэглэгчдийн худалдан авах чадварыг бууруулан сэргэлтийн хурдыг удаашруулах төлөвтэй эргэлзээтэй байдлыг зарим өндөр хөгжилтэй орнуудын сулхан өсөлт болон засгийн газрын өрийн тогтворгүй байдал улам лавшруулж байгаа юм а. За сүүлийн үеийн чиг хандлагаас үзвэл эдийн засгийн өсөлт харилцан адилгүй тархалттай болж эдийн засгийн төвчлийн төв шилжин өөрчлөгдөж байгааг онцлон тэмдэглэжээ. За нэг талаар шин тулгар зах зээлийн орнууд болон Азийн хөгжиж буй эдийн засгтай орнуудын эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт өндөр буюу 2001-2012 онд харгалзан 6.6%, 6.4% хүрэхээр байна. За энэ нь санхүүгийн хөрөнгийн урсгалыг улам ихээр татаж байгаа гэсэн үг хэмээн мэрэгчлийнхэн хэлж байна. За эдийн засгийн чуулган анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар ямар түвшинд явааг тодорхойлохыг эрмэлзэх болсон. Энэ оны хувьд дээрх үзүүлэлтийг 331 шалгуур үзүүлэлтээр 4 үндсэн салбар хүчин зүйлээр тогтоожээ. Ингээд өмнөх жилээс үзүүлэлт 24-өөс 28 болж агсан хэдий ч эзлэх байраар нэгээр ухарсан байх юм а. Тодорхойлбол манай улсын эдийн засгийн хөгжлийн үр дүн далайц, мөн хурд бага байгааг тод харуулжээ. Тэгэхээр хоёр дахь тайлангийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр нэгдүгээрт нь тэр бусад орнуудаа дахиж харьцуулж үтсэн ингээд одоо хэр зэрэг байна гэдэг. Одоо хамгийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр Монгол улс одоо 2011 оны Монгол улс өмнөх оныхоо 2010 он байсантайгаа харьцуулж үтсэн л дээ. Нэг өсөндөө одоо ямар үзүүлэлтүүдээр бол сайжрав, ямар үзүүлэлтээрээ ухрав, ер нь юу нь болохгүй байна вэ гэдгийг мэдэх юм гол зорилго тавьсан. Тэгэхээр хоёрдугаар одоо өнөөдрийн танилцуулж байгаа энэ тайлан хийсний үр дүнд бид нар юуг олж мэдсэн бэ гэхээр Монгол улсад дахиж дэвшил байна. Бид түрүү хэлсэн энэ тайлан гаргаж авт Монгол улсын өрсөлдөх одоо чадвар бол 24 ийм оноо нэгж авч исэн бол өнгөрсөн оны тайлангаар бол 4-өөр нэмэгдээд 28 болсон байгаа. 28. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ нийлбэр дүнгээрээ тэр бусад улсуудтай харьцуулах юм бол нэг орноор ухраад араасаа сүйд мөшөж баян ходоод болсон. Тэгэхээр үүнээс ямар дүгнэлт хийж байна вэ гэхээр Монголд бол ингэж ахис дэвшил байгаа боловч манай хурд, эрч, далайц бол бусад орныг бол гүйцэхгүй байна гэдэг. За улс орны өрсөлдөх чадвар дээшлэх хэрээр бүтээмж нэмэгдэж хөгжлийн өсөлт ахицыг дагаад цалин хөлс өсөн нэмэгддэг тогтолцоотой байдаг байна. Гэвч энэ байдал манай улсын хэмжээнд эсэргээр явагдаж байна. Цалин нэмэгдсэн боловч үнийг нэмэх боломжгүй болсон нөхцөлд улс орнууд илүү үр ашигтай үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг нэвтрүүлж чанар сайжруулах шаардлагатай тулгаран үр ашигт чиглэсэн хөгжлийн үе шат руу шилждэг байна. За энэхүү тогтолцоонд шилжихэд хэд хэдэн зүйлийн хүчин зүйлс нөлөөлдөг байна. Тухайлбал дээд боловсрол, үр ашиг бүхий бараа бүтээгдэхүүний зах зээл, сайн зохион байгуулалттай хөдөлмөрийн зах зээл болон хөгжсөн санхүүгийн зах зээл, байгаль технологийн давуу талыг ашиглах чадвар хүртэл орж байгаа бол мөн гадаад дотоодын томоохон зах зээлүүд давхар ордог байна.